төрөөс энэ эдийн засгийн гэх юм уу бизнесийн зарим харилцаануудад үн тогтоож байгаа харилцаанууд нэлээд оролцдог. Тэгээд яг энэ одоо салбар гурил үртрэтэй энэ газар тариалантай холбоотой бол нэлээд одоо үнийн зохицуултуудаар оролцдог ийм төвхтэй ийм салбар байгаа. Тэгэхээр яг хуу үнийн энэ харилцаанд орж байгаа нь өөрөө хүнсний аюулгүй байдал хангамжтай холбоотой үүднээс энэ одоо зохицуултанд орж байгаа гэж бодож байна. Тэгэхээр яг энэ нь өөрөөр хэлбэл зах зээлийн зарчмаараа үйл ажиллагаа явуул, аж ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулна гэхээсээ илүү үйл ажиллагаа хөрөнгө оруулалт хийцэн компаниудын хэмжээнд одоо харилцаанууд явагддаг. Тэгэхээр илүү төвлөрөл явагдах, өөрөөр хэлбэл ашиггүй учраас зохицуулттай учраас зарим нь одоо ихэнх тоглогч нар бол энэ салбараас гарах магадлал өндөртэй байдаг. Тэгэхээр төвлөрлийн үйл ажиллагаа бол тэртээ дэргүү газар тариалан дээрч гурил үйлдвэр дээрч бас яг энэ чиглэл рүүгээ явах юм хандлагатай байна. Тэгэхээр би зүгээр энэ төвлөрөл дээр одоо жишээлбэл яг энийг яаж хүлээн зөвшөөрч байгаа гэдэг талаар бас нэгдүгээрт инхвер сайдаас асууя. Энэ газар тариалангийн одоо топ 3 одоо хамгийн том 3 тоглогч нь нийт салбарын хэдэн хувийг эзэлж байна. Гурил үйлдвэрлэгчдийн эхний 3 одоо тоглогч нь салбарынхаа хэдэн хувийг одоо бүрдүүлж байна. Тэгээд цаашдаа энэ нэгдэж нийлэх процессууд хэр явах хандлагатай байна. Энэ талаар асууя. Хоёрдугаарт нь энэ одоо энэ төслийг засгийн газраас өргөн барьж байгаа гэж ойлгож байна. Тэгээд ер нь яг энэ үнийн харилцаанд орж байгаа асуудал дээр жишээлбэл стратегийн хувьд улсад хэрэгтэй учраас олон одоо шалтгаануудын үндсээр зах зээлийн биш зарчмаар одоо энэ төслүүдийг хэрэгжүүлэх одоо 14 мега төсөл дотор одоо ийм төслүүд бас явж байгаа. Тэгэхээр эднэр дээр ер нь бас цаашдаа одоо ямар шоу байдал авах эцсийн хэрэглэгчээ бодох юм уу? Одоо стратеги тэр улсын аюулгүй байдал гэдэг юм уу? Стратеги тэр юм чиг баримжаагаа барих юм уу гэдэг талаар болон засгийн газраас бас төлөөлөл асуумаар байгаа. Тухайлбал одоо жишээл гангийн үйлдвэр дээр хувийн хвшил хийх сонирхолгүй байгаа учраас төр хийе гэсэн байдлаар ярьжсэн. Тэгэхээр одоо жишээл эцсийн хэрэглэгчдэр очиж байгаа яг одоо үнийн хувьд ч гэсэн одоо үнэтэй байлгах юм уу? Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалж одоо үнэтэй байлгах юм уу? Эсвэл эцсийн хэрэглэгчдийн үнийг бас одоо хамгаалж өрсөлдөөнөө нээх юм уу? Тэгэхээр тэр хөрөнгө оруулалтууд чинь бас утгагүй болно. Тэгэхээр яг энэ зарчим одоо энэ гурил дээр яригдж байгаа асуудал бас энэ 14 мега төсөл дээр бас яригдж байгаа учраас засгийн газраас энэ тал дээр бас хариулт байвал сонсъё гэж бодож байна. За ажлын хэсэг дээр монопол 3 гол тоглогч гэснийг нэрээр нь хэлж өгөр ямар шүү байд юм уу тийм гэж. За үн зохицуулт асуудал байна. Энэ өөрөө онцгой бүтээгдэхүүн хүнсний тухай хуулиар нөгөө талаар үндэсний аюулгүй байдлыг үзүүл баримтлагаад бүх бодлогын бичиг баримт энэ стратегийн хүнс гэж томьёолсон байгаа. Зөвхөн барав. Энэ дотор Улаанбуудаа хараад байгаа. Улаанбуудаа гурилвал Монгол улсын стратеги аюулгүй байдалд шууд нөлөөлөх ард иргэдийн амьдрал, амжиргаа, улс төрийн нийгмийн доктортой байдлыг гол нөхцөлд үлнэ гэж үзэж байгаа. Тийм болохоор Монгол улс Улаанбуудаа тариалтыг үе үеийн засгийн газар их хурл дэмжиж доктортой байдлыг хангахын тулд бодлогын арга хэмжээ авч ирсэн. Тэгэхээр энэ ийм үднээс л тэр тарилтыг урамшуулах, хөнгөлтөө зээл олгох, Улаанбуудаа тариад хүнсний үйлдвэрүүд тушаасан тоон тутамд урамшуул олох гэсэн юм бодлогод яваад байгаа юм. За энийг чөлөө зах зээлд хайж болох уу? Болно. 1990-ад оны сүүлээр хайсан, энэ сайхан засгийн газрын үед хайсан. Үндсэндээ Монгол улсын газар тариаланы салбар нурсан. Бүх талбай зэрлэгэндээ баригдсан, өр ширний гинжин хэлхээ үүссэн, бүх аж ахуй нэгжүүд тэнд ажиллаж ирсэн аж ахуй, сангийн аж ахуйнууд бүгд татан богдсон, буюу дампуурсан. Ингээд 10 хэдэн жил болсон. Үндсэндээ гаднаас гурилын хамаарал, Улаанбуудаа хамаарал, олон улсын зээл тусламжийн хүрээнд л дотоод асуудлаа шийддэг байсан. За энэ асуудлаас гарах нь онцгой чухал гэж 2008 онд анх Атрын 3 дугаар ангисан бодлогыг Санжийн баярын засгийн газрын үед энэ бодлогыг хэрэгжүүлээд өдөө зэрэгт нэг хүргээд ирж байгаа юм. Газар тариалан буюу Улаанбуудаа үйлдвэрлэл босоод ирэхээр дагаад энэ эрчимцэн аж ахуйнууд гахаа дахиад сүү өндөгний аж ахуй чинь босч ирээд сүүлүүд итгэвчээд байгаа нь энэ. Ерөөсөө бүхэл хүнс бол газраас хамааралтай. Газар юу тарьж ургуулж байна тэр маань одоо хүний одоо гол хүнсний гол нийлүүлэлт тэндээс үүсэж байгаа. Тэгэхээр энэ газар тариалангийн боломж нь манайд бас туурын хязгаарлагдмал газар нутгийнхаа 0.6% буюу нэг 900 гаруй мянган гадл юм тарьж ургадаг юм болцоотой. Тэгэхээр энийг энэ салбараа нэг
доктортой авч явах нь үнэхээр гол асуудал байдаг. Тэгэхээр одоо тариалт эхэлж байна. Тариаланч түлээж байна. Гинжин өрийн сүлжээ үүсчихсэн байна. Өнөөдрийн их хурлын шийдвэрээс энэ салбар унах уу босох уу Монголын хөнгөн үйлдвэр хүнсний үйлдвэр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн энэ атрын бодлогууд хүнсний хувьсгал ерөнхийлөгчийн санаачилсан энэ бүх бодлого үр дүн яах вэ гэдэг шийдэгдэнэ. Эхний одоо сөрөг нөлөөлөл бодиттой болоод эхэллээ. Хэрвээ энэ асуудал дэмжигдэхгүй бол энэ жил Улаанбаатарын тариалт эрс сунна. Хавархад бид нар гурлийн дутагдалд орно. Харин эсрэгээрээ бид гадны хамаарал эрс нэмэгдсэн. Гадны зах зээлийн нэг хараат байдалд орох ийм байдал үүс. Нэг төвшин гишүүний асуултанд нэмэлт хариулт өгье. Тэгэхээр ер нь бол гурлийн үйлдвэрүүд яг тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа одоо 9 үйлдвэрлэл байна. За хүчин чадлыг аваад үзэх юм бол жилдээ 25,000-аас 150,000 тонн буудаа одоо гурлийн үйлдвэрлэх ийм хүчин чадалтай үйлдвэрүүд байгаа. За яг сүүлийн одоо дотоодоосоо тогтвортой хангаж ирсэн энэ үед бол дээдлийн компани жилдээ 100,000 тонн 90-ээс 95,000 тонн буудаа тэрэмдэж нийт үйлдвэрлэлийн нэг 30 орчим хувийг хангаж ирсэн. За тэрний дараачийн үйлдвэр нөх юм бол нэг 50,000 тонн буудаа тэрэмдэж нийт үйлдвэрлэлийн одоо 16%-ийг хангаж ирсэн. За бусд нь бол нэг 10%-тэй гэдэг ингээд энэ үйлдвэрлэл жигд байдлаар ордог. Энд бол яг үйлдвэрлэл. За гүйцээж хариулъя. Хүчин чадлын үед ялгаатайгаас биш яг энд бас тийм гол монопол маягаар оролцох үйлдвэрлэлүүд байхгүй жигдхэн үйлдвэрлэл явуулдаг гэж хэлэхээр байгаа. За тариалангийн талбайн хэмжээгээр бол хамгийн дээдлийн аж ахуйн нэгжүүд одоо нийт талбай эзэмшиж байгаа компани байдлаар бол нэг нийт тариалангийн талбай нь 7% буюу 7 орчим хувийг буюу нийт одоо нэг 40 орчим мянган га талбайтай хамгийн том компани байгаа. За тэгээд гаагаас авч байгаа ургацын хэмжээ бол талбай их талбайгаас бага их хэмжээгээр авахгүй. За дээрэс нь 1000 гаагаас одоо 5,000 гагийн ургацыг авж байгаа ийм компаниуд байгаа учраас энэ газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд бас энэ дээр тийм монопол байдлаар оролцох юм боломж байхгүй л гэсэн ийм хариултыг танд хэлье. Төрийн оролцоо тодорхой хэмжээнд байгаа учраас энэ бүтээмж сайжруулах үүднээс аж ахуйн нэгжүүд нэгдэж нийлэх процессыг явагдах байх гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл бүтээмжээ сайжруулах, тэр хүчин чадлын ашиглалт нь бага байгаагаа сайжруулж иж илүү одоо өрсөлдөх хэмжээний илүү одоо хямдхан бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм болцоо боломжууд гарна. Тэр яг энэ мөн чанарынхаа эсрэг бас аж ахуйн нэгжүүд рүүгээ одоо үгсэж जैन тохирж जैन гэдэг байдлаар нэлээд бас одоо дайрч байгаа ийм хандлагууд харагдаж ирсэн. Тэгэхээр бид нар өөрсдөө одоо цөөхөн тоглогч нар бид нар өөрсдөө хоорондоо хүртэл уулзах чадахгүй айж нуугдаж ингэж явдаг тохирлоо гэдэг. Яг бодит байдлаар ийм бол байхгүй харагдаж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр яг энэ аж ахуйн нэгжүүдээ бас дэмжиж тэртээ дөрвөн хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжүүдийн яг энэ одоо мөн чанарт нь илүү нийцсэн байдлаар харьцах зүйтэй болоо гэж бодож байна. Тэгэхээр энэ хуулийн төслийг бол дэмжиж байгаа.